За англи хэлний үйл үгийн хамгийн ихний цаг нь present simple tense буюу энгийн одоо цаг гэж байгаа. За энгийн одоо цагийг идэвхтэй буюу идэвхгүй хоёр хэлбэрээр нь багш нь зэрэгцүүлж та бүхэндээ энэ хичээлийг оруулж байна. За хамгийн ихний өгүүлбэр маань болохоор I sing the song гэж. За энэ юу гэсэн үг вэ гэхээр би дууг дуулдаг гэж хэлж байгаа. За тэгэхээр тухайн үйлийг хийж байгаа эзэн бие нь бол I гэж байна. За тэгэхээр үйл үг нь болохоор sing буюу дуулах гэж байна. За үйл үг нь тусаж байгаа тусагдах нь болохоор дуу гэж байна. Тэгэхээр би дууг дуулдаг гэд хойноос нь орчуулж байна, тийм ээ. За энэ бол идэвхтэй цаг байна. За идэвхгүй цаг нь болохоор яах вэ гэхээр passive voice гэж байгаа. Энэ дээр бол үйл үг ерөнхий нэг юм томьёо гэж байдаг. За тэрэн дээр яах вэ гэхээр to be заавал passive цаг дээр хэрэглэгдэх ёстой. Мөн үйл үг дөрвийн үйл үг бол ed гэдэг дагавар аавна. Дөрвийн бас үйл үг байх юм бол одоо pp2 гэж ярьдаг энэ past participle 2 буюу англи хэлээр орчуулахаар одоо нөхцөлд үйл үгийн 2 дугаар хэлбэр гэж хэлээд байгаа тий. За тэр игнийний үгийг бол хэрэглэдэг байгаа энэ дэр. За энийг орчуулахаараа яах вэ гэхээр дууг гэд by me гэдэг нь бол надаар гэж орчуулагдчихж байгаа. Тэгээд дуулагддаг. За энийг сайхан одоо найруулгын хувьд их зөв зүйтэй орчуулна гэх юм бол дууг би дуулдаг гэж орчуулна. За ингээд цаашдаа ингэж явах нь. За дараагийнх нь яах вэ гэхээр чи одоо дууг одоо тоглоулдаг гэж хэлж байна тий. Тэгэхээр дууг одоо чи тоглоулдаг За тэр эрэхтэй бол бөмбөр дарддаг гэж өгүүлбэр байж байгаа юм бол энэ бөмбөрийг тэр эрэхтэй дарддаг За энэ дээр болохоор идэвхтэй цаг дээр болохоор тэр эмэгтэй дууг дуулдаг гэжсэн бол идэвхгүй цаг дээр болохоор дууг тэр эмэгтэй дуулдаг Өөрөөсөө яг орчуулга бол яг төгсгөл нь анзаарах юм бол дандаа тактик гэсэн төгсгөлтэй яваад байгаа. За энэ буюу тэр гэж байгаа. За итгэдэг маань үндсэндээ бол амьтаа болон амьгүй зүйлийг төлөвлөдөг. За амьтаа зүйл нь болохоор амьтан байж байгаа. Амьгүй зүйл нь болохоор одоо машин, тэрэг, одоо хүний бүтээсэн энэ дэлхийн ертөнцийн дээр бүтээсэн, хүний бүтээсэн зүйлийг бол хэлж байгаа. Тэгэхээр энэ буюу одоо дууг дуулдаг гэж хэлж байгаа бол дууг тэр дуулдаг гэж. За бид нар бол дууг дуулдаг гэжсэн бол дууг та нар дуулдаг. За чи бол одоо энэ бол давтаад явж байгаа юм байна. За тэгэхээр энэ дээр бол яг үхээр хоошоо бас муу адилхан чи дууг тоглоулдаг гэдгсэн бол чи дууг болвол чи тоглоулдаг гэж орчуулж байна. За доотлын өгүүлбэр маань бол ерөөсөө яг адилхан энэ дээр гарсан өгүүлбэр гэж тийм байна. Энэ дээр болохоор яг үхээр нөгөө day гэдэг энэ тэднэр гэж үг орж ирсэн байна те төлөөний үг нь өөрчлөгдсөн байна. Тэрнээс өгүүлбэр нь бол утга нь бол юу вэ? Адилхан өгүүлбэр үйл үг тусагдгооныг авсан байна. За энэ дээр бол day гэдэг маань яасан гэхээр энэ дээр passive цаг дээр by them гэж орчуулагдчихж байгаа юм байна. За тэгэхээр энэ дээр нэг анзаарсан зүйл нь юу вэ гэхээр та нар харах юм бол I гэдэг маань passive цаг дээр by me болж байгаа жишээ нь by you хэвээрээ by you болж байна. He хэвээрээ by he болохоор by him болж байна. She болохоор энүүн дээр passive цаг дээр буухаараа by her болох жишээ нь энэ нөгөө итгэдэг маань болохоор by it болж байна. Бид нар гэдэг нь болохоор by us гэж таараа энэ дээр. За энэ дээр бол us гэж та нар ойлгоорой. За you бол хэвээрээ by you гэж байдаг юм байна. They болохоор by them болж байна. За иймэрхүү маягаар бол идэхгүй цаг маань явах нь. Тэгэхээр англи хэлний энгийн одоо цагийн passive цаг нь бол яг ингэж явсан бол өнгөрсөн цаг, ирээдүйн цаг бас мөн яг адилхан энэ passive цаг яг юм юутай байж байгаа дөрвтэй ингээд хамт явж байгаа. Тэгэхээр энэ бол ам болон бичгийн хэлэнд хоёуланд нь орчуулагддаг. Тэгэхээр маш их өргөн хэрэглэгддэг хоёулаа адилхан. За тэгэхээр яг үхээр та нар энэ хоёр цагийг хоёулынгийн зэрэг ингээд ойлгоод харьцуулаад ойлгох нь та нарт амар байх болно. За